улс туучих нүүдэлчин монголчууд цаг хугацааны шуурган дундаас үнэнхүү үлэмж цаглаш хүн өвүүдэл хадгалж үлдсэн билээ. Цаг хугацаа үргэлжилсээр ертөнцид олон зуун үлэрч он цагийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх түүхийн хуудсууд эргэлсээр хөх тэнгэрийн дор хөх Монголын хөлгөн их содрууд нүүдэлчин монголчуудын дэлхийн дурсамж болон үлэмж цаглаш үед эрхэмсэг оршин монголчуудын дээд язгуур Бөртөч шон гоомарлаас эхэлсэн үгийн бичиг нь монголчуудын угсаа гарлыг тодорхойлсон түүхийн ховор нандин сурвалж бичгүүдийн нэг юм. Нэрнүүл мэдэгдэх эртний бичээчин муутуу цаасан дээр харамгийн бэхэн биерээр монгол бичгээр бичвэрлсэн хуйлмал үгийн бичиг нь мөнх тэнгэрийн хүчин дор монгол мандан бадарч байхад монгол зовж явхад монгол зовлонгон ялж гарах үедч зууны түүхийг түүчээлэн ирж өдгөө үнэт ховор бүтээлийн үзмэрт хадгалагдсан байна. Монголын язгууртан гэр бүлийн угсаа гарлыг өөгдөөс Бөртөч шон гэргий гоомарлаас эхэлсэн тул цаг хугацааны хувьд асар урт удаан түүхийг агуулсан хосгүй үнэт бүтээл мөн. Тийм ээ. Нүүдэлчин өвөг дээдсийн цусан дунд цусан чанар, ясанд нь ясан чанар оршиж байсныг сануулж, үлэх хэртэх хөх тэнгэрийн дор өргөлж тунгалаг урсах миний Монголын үндэсний ой санамжийг агуулж, үгийн бичиг хадгалагдана. Хааны санааг номонд уй, харцын санааг төрд уй. Монголчууд наандаж мянган жилийн бичиг үсэг ном хэвлэлийн түүхтэй бөгөөд өмнөний цаас, судрын бүрттэй боровтор цаас гэх мэт олон төрлийн цаас хийж байсан төдийгүй он цагийн уртыг туулах хар цаас, цалин цагаа мөнгөн цаас дээр алт мөнгөөр бичиж, оюу шүр суудаар урлаж үлдээсэн эрдэнсийн цуглуулга мэт их хөлгөн содруудтай. 9 эрдэнийн ганжуур 1819 он хамтын бүтээл Монгол мэрэгдийн далай мэт оюун бэлэг Монгол уран дархны үл давтагдах урлагын гайхамшигт суу бэлэг оршисон хамтын бүтээл болох ганжуур хэмээх судрыг болгомол хар цаасан дээр алт мөнгө, оюу, шүр сувд, зэс номин гээд 9 эрдэнээр үсэг мөр сэлгүүлэн бичжээ. Эхний хуудас нь цаасыг олон давхарлан бичвэрийн гадна талын хээв үхий улаан өнгийн цаасан хүрээний хамт сарсаар үдсэн. Хуудасны гадна талыг дөрвөлжин хээтэй торгоор бүрсэн. Цэцэгтэй хөхөнгийн торгон болон шар улаан өнгийн 3 давхар хөшигтэй 9 эрдэнийн ганжуур нь монголчуудын бүтээсэн эрдэнэсийн суглуулга мэт их хөлгөн судруудын нэг билээ. Монгол ганжуур 1629 он Монголын сүүлчийн их хаан легдний зарилгаар Баянжидаг унга одсэр дарханлам самдан сэнгэ бэлэгт эрдэн дайгүүш тойн санрав нарын 50 гаруй хэлмэрчид 1629 онд орчуулж дуусгажээ. Легдэн хааны үед орчуулсан энэхүү ганжуур нь 100 шахан жил гар бичмлэр дэлгэрч байгаад Энх хамглан хааны зарилгаар 1717-оос 1720 оны хооронд модон бараар хэвлэгдсэн байна. Монгол ганжуур нь одоо бидэнд байгаа энтхэгээ төвд ганжуурын аль альнаас нь илүү баялаг юм. Ганжуур болвоос буддын ёс суртахууны сургаал гүн ухааны цомрлог билээ.
Бас их таван ухаан, бага таван ухааны учир шалтгаан оршин буй. Эртний энэтхэг төвд Монголын уламжлал ёсоор их таван ухаанд дуун ухаан, шалгадаг ухаан, уралхуйн ухаан, дотоод ухаан, тэжээхүйн ухаан ордог бол бага таван ухаанд зурхай, зохис даялгуу, ээлт ёгт үгүйлхүйн ухаан, холбон найруулахын ухаан, жүжигийн ухаан багтдаг байна. Заримдаа дуун ухааныг бага таван ухаанд, харин зурхайг их таван ухаанд оруулах заншил бас бий. Түүнд Бурхан багшийн 84 мянган зарлиг бий гэж 5 дугаар Далай лам Лувсан жамц айлтжээ. Дорноос мандах наран луга ариун тунгалаг ийгүүлсэн ганжуур судрын утга төгөлдөр үлэмж цаглашгүй билээ. Монголд өдгөө 1819 онд бүтээсэн 9 эрдэнийн ганжуур болгомол хар цаасан дээр алтаар 8 мөрөөр бичсэн алтан үсгийн ганжуур, судрын хуудсыг нэл ягаангөөр, бичвэрийн хэсгийг харамгөөр будаж 9 мөрөөр мөнгө өөр бичсэн мөнгөн үсгийн ганжуур, судрын хуудсыг хар хөхөнгөөр, бичвэрийн хэсгийг хараар өнгөлж эхний хуудсыг алтаар 3 мөрөөр, 2-оос 11-р хуудсыг алт мөнгөөр хослуулан бусад хуудсыг мөнгөөр 8 мөрөөр бичсэн алт мөнгө хослсон ганжуур, болгомол цаасан дээр хар бэхээр 8 мөрөөр бичсэн 14-р зууны бүтээл жалцад тэмдэн буюу нүхт ганжуур, төвд цаасан дээр хар бэхээр 7 мөрөөр баралсан нартан ганжуур, монгол цаасан дээр 7 мөрөөр хар бэхээр баралсан 200 гаруй монгол хүний хамтын бүтээл хүрээ барын ганжуур зэрэг утга төгөлдөр нэг атлан уралхуйн өөрөөр төгс илэрхийлэл шингэсэн үнэ төвүүд хадгалагдсан байна. Бичиг соёлоо дээдэлдэг агуу үндэстний их түүх, их урлан ийм билээ. Жадамб Манайрны 1-р зуун. Нэр нь үл мэдэгдэх эртний соёлд энтхэг хятад төвд Монгол эрдэмтэн мэргэдийн туйрван зохиосон их бага 10 ухааны ном судар эртний буурал өтгөс өвөгдийн бор авдраас эхлээд шин цагийн боловсон тохилог номын сан, музей, архив, эрдэм шинжилгээний хүрээлэн, зарим хуучны хурал номын сүм дуганд нандинан хадгалагдсаар байна. Эдгээр номын дотор энтхэгийн гүн ухаантан нагар жунайн 70 модны навчин дээр бичиж үлдээсэн гэх Бэлгийн чанад хязгаараа хүрсэн 8000-д хэмээх их хөлгөн судар бий. Хуудас нэг бүрт хос нүх гарган утсаар холбож, утсан дээр нь хуудасаа гүйлгэн эргүүлж уншдаг. Утсан хэлхээтэй учир хуудас хаягдах, холилдох явдал гардаггүй. Гадна талаараа модон хавтастай судрыг 70 модны навчин дээр лан зүсгээр 6 мөрөөр бичжээ.
Жадан болвоос. Бурхан буддаа байр хүмүүний орноо номын хүрдэн эргүүлж зарилгалсан 12 үйлс зохионгүй бүхний дээд нь бөгөөд тэрхүү 8 төм 4000 номын цогц бүхэн нэгэн зүгт даган буухын суур юмс бүхний эдсийн оршихуйн ёс болсон гүнзгий хоосон чанарыг хязгааршгүй ухааны үүднээс нотлон буулгасан 8000-д их хөлгөн судар юм а. Бичиг үсгийн гайхамшиг соёлтой сүслэн урлагийн дээд чанарын эд хавыг бишрүүлсэн нүүдэлчин монголчуудад 20 гаруй урлагийн ондоошрлыг үзүүлсэн Жадан хэмээх их хөлгөн судар 21-р зууны эхний 10-нд цадиг түүхийг гэрэлтүүлсээр тэдний дотор болгомол хар цаасан дээр бичвэрийн хэсгийг хараар бичвэрийн гадна талын хүрээг хар хөхөнгөөр будаж мөнгөөр 10 мөрөөр бичиж судрын дөрвөн талыг хөрөн өнгөөр будаж 8 дахил төрийн 8 эрдэнэ болон бадам цэцгийн суурьтай лан зүсэг хээ уулз зэргийг зурж чимэглэж мөнгөөр бичсэн Жадамб. Болгомол хар цаасан дээр 9 эрдэнээр 9 мөрөөр бичсэн 9 эрдэнийн Жадамб. Болгомол хар цаасан дээр мод торг төмөр оруулан бичвэрийн хэсгийг хараар бичвэрийн гадна талын хүрээг хар хөхөнгөөр будаж алтаар 8 мөрөөр бичсэн Жадамб. Судрыг хар хөхөнгийн цаасан дээр бичвэрийн хэсгийг хараар будаж хээ уулз бүхий хүрээн дотор алтаар 7 мөрөөр бичсэн 2 талын зандан модон хавцсыг ухаж сийлэн хөрөн өнгөөр будаж хээ уулз цэцэг навчийг зуран майнын 6 үсийг ланзаар бичиж чимэглэсэн ном судар бүтээх гоёл чимэглийн оргил болсон бүтээлээ. Манжийн энх хамглан хааны үед бүтээгдсэн хятад цаас, хар бих, улаан шунх, торг, даавуу, мод. Хятад цаасан дээр хар бихээр 8 мөрөөр баралсан бүх хуудасны бичвэр нь Зэбадыг хээ уулзаар чимсэн улаан шунхан хүрээтэй. Эхний хуудасны гадна талыг хөх даавуугаар эрэмгийг шар торгоор эмжиж наасан, бичвэрийг ланз, санскрит, төвдөр бичиж 8 тахил Зэбад хээ уулзаар чимгэлсэн хамгийн том модон бар Жадамб их хөлгөн судрууд хүнд итгэлтэйгээр заларч байна. Номын хэмжээнээс хамаарч ном судрыг том жижиг дунд зэргийн гэсэн 3 үндсэн хэмжээгээр хэвлэдэг. Бурхан шашны номыг ихэвчлэн сударчилж бүтээдэг бол бусад номыг гол төлөв дэвтэрчилд бүтээдэг уламжлалтай байна. Монголчууд хэлбэрийн хувьд хуйлмал ном, нугалбар ном, сударчилсан ном, дэвтэрсэн ном гэсэн 4 хэлбэрээр номоо бүтээдэг байлаа. Алдалдын урт цаасан дээр бичиж тэмдэглээд үзүүрийн нийлүүлэн нааж 2 үзүүрт нь нарийн мод бэхэлж хадсан номыг хуйлмал ном гин. Хуйлмал номыг хойноосоо урагш бөөрн хийлэн хуйлж эвхэдэг бөгөөд энэ нь ууд савнд хийж ганзгалах, ханын толгойноос зүүж хадгалах, хол газар авч явах зэрэг нүүдэлчдийн өөрмөц амьдралын хэв маягт хамгийн тохирсон ном судар байжээ. Хамгийн урт хуйлмал ном нь Саган сэцний 1662 онд зохиосон 71.1 м урт Эрдэнийн товч болоо. Ухаалаг сэргэлэн Монгол номын мэргэд бичгийн их хүмүүний муутуу цаасан дээр Монгол бичгээр бичвэрлсэн түүхэн зохиол өдгөөч бидэнд хадгалагдж байна.
Урт нарийн цаасан дээр бичмэл дармал номоо бүтээж тус тусад нь хуудас хуудасаар нуглан бүтээснийг нугалбар ном хэмээнэ. Нугалбар номыг 8-т, 10-т, 12-т цаасан дээр хэвлэдэг байжээ. Жамбал цанжид дөрвөн хэлний хадмал бүтээл нь монголчуудын нугалбар номын дурсгалд зүй ёсоор тооцогдож байна. Монгол нэр нь манзшрын алдрыг тийм өгүүлэхгүй. Төгсгөлийн үгийг сэрүүлвэс. Алтан хааны ач эрх баягууд Баатар дайхун тайжин зарилгаар түүнийхөө чойж ямцсад хойны цагаан тулай жил буюу Мэн улсын Хунжи хааны 15 дугаар он буюу 1591 онд санскрит, төвд, монгол, хятад хэлээр хэвлсэн хэмээжээ. Сударчилсан хэлбэрээр хадгалагдж байгаа хамгийн том дурсгал бол Монгол шунхан данжуур хэмээх 27 см өргөн 72.5 см урттай их хөлгөн судар юм. Монголчууд ном хэвлэлийн олон хэлбэрийг ашиглаж хөгжүүлж байсны нэгэн илрэл бол ном хэвлэх үйлийн нэгэн дамжлаг үнсэн самбар юм а. Үнсэн самбарыг түүхийн модоор хийдэг. Тослоод үнс түрхэж бичдэг учраас цаас бэхэнд хэмнэлттэй байж. Монголчуудын оюуны сэтгэлгээнд үнэтэй хувь нэмрэн оруулсан түүхэн ач холбогдолтой дурсгал бол яахан аргагүй үнсэн самбар. Мөн бичгийн хэрэгслийн эртний чухал дурсгал согд уйгур улсын үеэс уламжлан ирсэн хулсан үзэг үлээ. Хөх тэнгэр дээр үүлээр бичвэрлсэн мэт номын утга нь гүн гүнзгий агаад хөрвөх, нүүх, алсрах, дахин ирж ухааруулах олон талын нэг уртай. Зөвхөн Эрдмийн сан Субашидийн нэгэн тасар хайдлаг ихэд ийн үгүүлсэн байна. Асар сайн ухаант нь эд малаар доройтовч ашид ухаан нь сайнаар байх биз. Араатны хаан Арслан өлсвөл асар түргнэн зааны толгойг хагална. Сайтар эсэргүүцэж эс асуудал санаагаар хүний эрдмийг бүүцэн. Сайн дууд хэнгэрэг боловч эс дэлдвэл сац өөрөөр үл дуугарах мэт. Тийм ээ. Хөх тэнгэр мэт гүн гүнзгий утга, үйл мэт нүүх, алсрах, дахин ирж сануулах түүхийн алтан хуудсууд. Дархан даваг тэргүүтэй монгол дарагчууд мөнгөн хуудсыг товойлгон алтдаж 8 мөрөөр манзшрын хийдэд 19-р зуунд үтээсэн мөнгөн дорж зодва мөнгөн сандуин жүд судруудыг буйны хурал номын уншлаг ариун нандин шүтээний тулд бүтээсэн байна. Судар ном урлын гайхам